Хулан гэдэг ламар брендийн үүсгэн байгуулагч, ерөнхий технологич байгаа. Би өөрийгөө хэзээ ч ийм видео хийн гэж бол төсөөлөөгүй. Яагаад ийм видео хийх шалтгаан гарсан бэ гэх юм бол намайг жирэмсэн байх үед болон төрсний дараах аягүй олон охтууд эмэгтэйчүүд Instagram болон Facebook-ээр над руу асуултууд бол ирүүлээд байсан. Тэгээд би ер нь яагаад надаас асуугаад байгаа юм бол анх удаа ээж аваа ийм хүн байгаа гэж бодож итэл одоо энэ эмэгтэйчүүдийг бас ярилцах хэрэгтэй болов гэж бодож ирсэн. Яагаад гэвэл магадгүй Монгол ээж автагаа ярилцах боломжгүй, эсвэл тэр болоход дотны найзуудтайгаа ярилцахгүй, жирэмслэхтэй сүрх гэдэг бол бас айгүй тийм хүний өөрийн гэсэн юм байдаг болохоор тэр болгоноос хүмүүстэй ярилцж чадахгүй болов гэж бодсон. Маш олон түгээмэл асуултууд ирээд ерөнхийдөө маш олон одоо тийм түгээмэл асуудлууд байдаг болохоор би бас энэ видеог хийгээд хин нэгэнд тус болж магадгүй гэж бол бодлоо. Ер нь 9 сарын туршид өөртөө зориулаад асар их судалгаа хийгээд маш их зүйлийг уншаад иймэрхүү гадны маш олон видеонуудыг эмэгтэйчүүдээс сонсоод, туршлагуудын сонсоод ер нь 9 сар өөрийгөө маш сайн бэлдсэн гэж бол би үздэг. Энэ бэлтгэлийнхаа яг үр дүнгээр бол үндсэндээ өвдөлт үгээд 2 цагийн дотор бол төрсөн бол байгаа. Өвдөлт үгээд яг 2 цаг хагас орчим юм байна да. 2 цаг хагасын дараа одоо өөрийнхөө жижигхэн маамыг бол үлгээдэж бол авсан. Би бол айгүй их айдтай бол мэдээж байсан анх удаа төрчихсөн. Айгүй олон хүмүүс надад анхны төрөлт бол маш хэцүү байдаг, айгүй уддаг, өвдөлт ихтэй байдаг. Дээрээс нь чи одоо 30 гарчлаа, инээ тэрэгээл ер нь айгүй ядаргаатай надад байдаг байсан. Тийм учраас би яг өөртөө зориулаад асар их одоо тэр мэдлэгийг хоримтлуулад айгүй бэлэн байдалтай байсан. Манай яг ялангуяа эргэн тойронд байгаа найзууд байна бол мэдж байгаа. Би бол баг сүүлийн хугацаанд бол өдөр болгон төрөх юмсан л гэж одоо бүр ингээ бэлэн байдалтай бол байсан. Тэгээд ер нь төрөлт маань бол айгүй харьцангуй гайгүй бол одоо өнгөрсөн. Тийм учраас би одоо яг энэ бэлтгэл ажилд бол бүх одоо энэ чухал зүйл нь байдаг юм байна. Энэ 9 сар гэдэг бол богинохон хугацаа бол биш. Тийм учраас 9 сарын туршид эмэгтэй хүн өөртөө зориулаад, хүүхдтэд зориулаад өөрийгөө бас бэлдэх боломж бол байдаг юм байна. Хэрвээ тэгээд бэлтчих юм бол бас одоо асуудалгүй те хүндрэлгүй маш одоо байж болох тэр зөв байдлаараа бол төрөх боломжтой юм байна гэдгийг бол би өөртөө бас харсан. Тийм учраас та бүхэнтэйгээ жирэмсний үедээ яг ямар зарчмуудыг баримтсан бэ? Ер нь юун дээр анхаарсан бэ гэдгээ бас хуваалцъя гэж бол бодлоо. Ерөнхийдөө би яг бүх зүйлүүдэд бодож үзэхэд үндсэн 5 зүйлд бол хувааж байгаа. Энэ 5 зүйл маань юу вэ гэх юм бол нэгт судалгаа. Энэ бол аягүй чухал. Би бол судалгааг бол асар ихээр бол хийсэн юм. Ер нь баг өдөр шөнөгүй өөртөө зориулж уншсан, видеонууд үзсэн, хүмүүстэй ярилцсан. Энэ бол надад маш чухал байсан. Ерөнхийдөө болохоор судалгаа гэдэг зүйлийг би бол угаасаа номер 1 гэж үздэг. Ялангуяа компанитай болохоор ялангуяа бас нөгөө шинжлэх ухааны талаас өөрөө асар их зүйлийг уншдаг болохоор энэ бол надад маш чухал бол байсан. Ягаад гэвэл хичнээн эмэгтэй хүн болгоны бие өөр, хичнээн төрөлт болгоо өөр байдаг ч гэсэн ерөнхийдөө жирэмслэлт төрөлт гэдэг бол нэг процесс явагдаж байгаа болохоор энийг би яг ойлгох нь бол надад аягүй чухал бол байсан. Тийм учраас би асар их зүйлийг бол уншсан. Тийм учраас номер 1 эмэгтэйчүүдэд охтуудад ялангуяа зөвлөх зүйл маань болохоор өөртөө зориулаад маш ихийг уншаарай. Видеонууд үз, хүмүүстэй ярилт, тэгээд авахыг аваад хайхыг хаях хэрэгтэй. Мэдээж тэр болгон бүх зүйлийг бол одоо хүлээж аваад ингээд даган тэ биелүүлэх бол шаардлага байхгүй. Өөрийнхөө яг бие физиологтой тааруулсан юмнуудаа бол хийх хэрэгтэй. Гэхдээ өөртөө зориулаад маш их зүйлийг ер нь судлаад аль болох асар их мэдлэгтэй бэлтгэл ажиллагааг одоо бүрэн хангасан гэж үзсэн цагт бас тэр нөө айдас нь хамаагүй буурчт юм байлээ. Хоёр дахь нь болохоор сэтгэл санаа.
9 сарын туршид ер нь сэтгэл санаа маш тайван байх нь айгүй чухал гэж бол үзэж байгаа. Ягаад гэвэл би бол 9 сарын туршид маш тайван бол байсан. Мэдээж энэ хүүхдийг хүсэн хүлээгээд өөртөө бүр ингээд те за энэ хүүхд миний одоо хайраас би болсон надаас одоо бүх юм шалтгаалж байгаа учраас би одоо бүр энэ хүүхдийн төлөө бүх юмыг хийн гэдэг энэ сэтгэл зүйтэй бол байсан учраас би бол маш тайван бүх зүйлийг одоо арай өөрөөр хараад те хэрвээ ямар нэгэн стресстэй асуудал байх юм бол маш тайван тэрэнд хандаад ер нь сэтгэл санааг бол асар тайван байлгасан. 9 сарын хугацаанд бол аль болох бас ганцаараа байхгүйсэн дээр юм бэлээ. Аль болох өөртөө зориулаад гоё юм хийгээд, дуртай зүйлээ хийгээд, хөдөлгөөнтэй байгаад, гадуур дотор яваад, найз нөхөдтэйгээ уулзаад ингээд сэтгэл санаагаа дандаа л эерэг л байх л айгу чухал юм бэлээ. Сэтгэл санаа миний хувьд бол ер нь асар том үүргийг бол биелүүлсэн гэж бол үзэж байгаа. Тийм учраас ялангуяа бас зөвхөн өөрөө гэхгүйгээр хань ижлэн, гэр бүл нь найз нөхөд болон те ажиллаж байгаа хүмүүс маань ч гэсэн эргэн тойронд жирэмсэн үеийг ингээд аюу сайн ойлгоосэй гэж бол хүсэж байна. Тэр жирэмсэн эмэгтэйгээ те маш тайван байлгаад илүү хайрлаад илүү ойлгоод ингээд одоо эргэн тойрноо ингээд тэр эмэгтэйг бас аюу гоё байлгаж чадах юм бол энэ бол аюу тийм чухал зүйл гэж бол би үзэж байгаа. Гурав дахь нь болохоор мэдээж хөдөлгөөн. Би бол яг 9 сарын туршид бол асар их хөдөлгөөнтэй бол байсан. Манай найз нөхөд ялангуяа ойр дотных нь бол мэдж байгаа. Би бол playtime явсан, гадуур бол асар их явсан, ууланд явсан, алхсан, паркаар алхсан, нохоогоо байнга салхитуулдаг байсан. Тэгэхээр энэ бол маш чухал бол надад санагдсан. Ялангуяа йогаар бол хичээлж эхэлсэн. Би өмнө нь яг йогыг бол ердөөсөө ойлгодоггүй, надад айгүй тийм ядаргаатай амар уйдгартай тийм санагддаг бол байсан. Гэтэ яг йогийг жирэмсэн байгаа 4 сараас бол эхэлсэн. Угаасаа 4 сараас эхлэх нь хамгийн зохистой юм байлээ. 4 сараас ер нь эхлүүлээд тасралтгүй йогаар хичээснээр надад айгүй сайнаар нөлөөсөн гэж бол бодож чинь. Нэгт хүнийг айгүй тайван байлгадаг. Хоёрт амьсгалахад нь тусалдаг. Маш зөв одоо амьсгаагаа авдаг. Гуравт уян хатан байдлыг алдагдуулдаггүй. Уян хатан байна гэдэг чинь өөрөө төрөлтөнд бол маш их чухал бол байдаг. Тэгээд дөрөвт мэдээж би хөнгөрөөттэй мэдээж ингээд амар том гиттэй болоод явчихаар ядарна, хэцүү байна, зовиртой бол болно. Тэгэхээр энэ үед бол айгүй гоё биеийг хөнгөвчлөөд өгдөг. Тэгэхээр миний бодлоор йогаар хичээлэх нь жирэмсэн хүмүүст маш хэрэгтэй гэж бод. Тэгээ йогаас гадна бас бөмбөгтөр маш их дасгал бол хийсэн. Ялангуяа сүүлийн 3 сар бол би асар их бөмбөгтэй дасгал хийгээд үндсэндээ савны амсраа бас зөөлөлттэй нээх тэр бэлтгэл ажлыг бол хийсэн. Тийм учраас бөмбөгтэй дасгалууд маш чухал юм байлээ. Дөрөвтг нь болохоор миний бодлоор одоо надад айгүй сайнаар нөлөөсөн зүйл нь бол яг амьсгалаа маш ихээр давтсан. Би бол яг сүүлийн за 6-7 сараас эхлүүлээд амьсгалын талаар судалж эхлээд маш олон одоо тийм бага өвдөлттэй те богинохон хугацаанд төрсэн эмэгтэйчүүдийн бичлэгүүдийг ингээд үзээд тэдний яриаг сонсоход амьсгалаа зөв авсан гэж бүгд дандаа ярьж исэн. Тэгээд үндсэндээ 6-7 сараас би жоохон өөрийгөө бясалгалаад оруулаад те ингээд нөгөө амьсгалаа давтаж бол ихэлсэн. Энэ болохоор надад айгүй зөв санагдсан. Ягаад гэвэл яг төрөхөд бол мэдээж маш ихээр өвдөж байгаа те. Энэ бол угаасаа нөгөө өвдөлтгүй төрнө гэж бол одоо зарим хүмүүс ярьдаг. Би бол энэ мэдгүй сайн итгэхгүй байгаа. Яг л үнэндээ бол өвдөж байгаа. Гэхдээ өвдөлтийг хэрхэн одоо өөрөө ингээд зохицуулах вэ гэдэг нь л аюул чухал юм шиг надад санагдсан. Би болохоор яг энэ одоо өвдөлтийнхаа хугацаанд бол амар мэдээж өвдсөн. Гэхдээ амьсгалаараа дамжуулаад өөрийгөө одоо нөгөө бясалгалд оруулаад яг зөв амьсгалаа авснараа үндсэндээ яг одоо савны амсар илүү хурдан нэгдсэн юм шиг надад мэдрэгцсэн. Яг л эмчнэр маань болохоор чи арай болоогүй хэдэн цагийн дараа төрнө гэж яхад би ингээд амьсгалаа ингээд өөрөө айгу зөв аваад байсан юм шиг санагдаад байсан. Тийм ч учраас яг ингээд нөгөө өвдөх үедээ улам бие чангалаад ингээд нөгөө айгаад
бүр ингээд ингээ хамаг юмаа ингээд авчирнаад тэ ингээд одоо яана гэж бодохгүйгээр эсэргээрээ яг ингээд амьсгалаа зүв аваад илүү бие сул тавиад ингэснээрээ миний бодлоо саны амсар амар хурдан нэгцээ. Ягдвал би өвдөд эмнэлэгтэр очиход дөнгөж 1 см-тэй байсан. Тэгээд эмчнэр намайг арай болоогүй нэ гэж хахад асар хурдан 10 руу ороод тэгэл үндсэндээ төрөхөд бол бэлэн болж исэн. Энэ үед болохоор би амьсгалаа яг нөгөө нилээн бас 2-3 сар ингээд давтцсан байсан учраас яг ингээд сандрахгүйгээр хичнээн өвдсөн ч гэсэн нөгөө амьсгалаа ингээд тогтмол ингээд зүв аваад исэн чинь өвдөлтөө ингээд одоо арай өөрөөр мэдрээд за одоо би энэ өвдөлтийг даван туулах ёстой яад гэх миний хүүхдийн төлөө би одоо энэ амьсгалыг зөв хийгээд бие сул тавьснаар манай хүүхд одоо илүү хурдан гарч ирэх боломжтой бит хоёртой ингээд хурдан уулзах боломжтой би одоо 9 сар ингээд хүсэн хүлээсэн учраас одоо энэ амьсгалыг даван туулаад хэрвээ бие сул тавьчих юм бол хүүхдтэйгээ хурдан уулзсан гэж би одоо өөрийгөө бясалгад оролцсон байсан. Энэ мань болохоор надад айгүй сайнэр нөлөөсөн гэж бол бодсон. Тавтах нь болохоор мэдээж хоол хүнс ялангуяа одоо сүүлийн саруудад бол би хасарваа эцэн. Энийг бол яг гуглдж харж байхад Иранд бол энэ судалгааг хийсэн юм байлээ. Хасарваа нь сүүлийн саруудад идэх юм бол цавны амсрыг зөөлж өгөөд бас хурдан нэгтгэхэд бол тусалж өгдөг. Тэгэхээр би бол хасарваа идээд ялангуяа яг хөдөлгөөнтэй хослуулаад ингээд нээх их юм бол идэхгүйгээр яг хоол хүнсээ бол айгүй их зохицуулж бол явсан. Хитрхи их юм идэх юм бол мэдээж асар их тархалтыг бол бий болгоод хитрхи тархалчих юм бол хүүхдүүдийн бол сайн биш. Мэдээж эмэгтэй хүн бас хит их тархалтыг бол хүсэхгүй. Тэгэхээр хоол хүнсээ бол зохицуулж авах нь айгүй чухал юм шиг надад санагдсан. Энэ тавыг бол ерөнхийдөө би бүгдийг яг тогтмол хэрэгжүүлж яваад бодож яваад яг миний бодлоор төрөлт бол бас хамаагүй дайггүй байж чадсан болов уу гэж бол бодож байгаа. Эцэст нь хэлэхэд өөртөө зориулж асар их л одоо мэдлэгийг хоримтлуулах хэрэгтэй. Яагтвэл юмыг мэднэ гэдэг чинь бол бэлэн байдал одоо хүнийг байлгадаг. Хүн өөрөө бэлэн байдалтай байна гэдэг бол бас одоо тэр айдсыг бол одоо арай багасгах өгдөг. Тэгэхээр миний бодлоор өөртөө зориулаад асар их зүйлийг уншаарай. Тогтмол хөдөлгөөнтэй байгаарай. Хөдөлгөөн бол үнэхээр чухал юм билээ. Дээрээс нь хоол хүнсээ зохицуулаад өөрийгөө сэтгэл санаагаараа тайван байлгаарай. Угаасаа нөгөө би өөрөө компанитай яг нөгөө стартаптай байсан болохоор сэтгэл санаа гэдэг зүйлийг бол бүр хамгаас чухал гэж бол үздэг. Сэтгэл санаагаа хэрвээ тайван байлгаад яг эерэг бодлуудаар өөрийгөө цэнгэлэх юм бол асар их өөрчлөлтийг авчирдаг юм билээ. Нөгөө тал дээр мэдээж нөгөө бие өвдөд байна, хэцүү байна, гиз том байна ч юм уу те эсвэл төрхөөс айжин ч юм уу эсвэл одоо эргэн тойрны хүмүүс нь ингээд аюу хэцүү байгаад ах юм бол сэтгэл санаагаараа дамжуулаад өөртөө агсар их зовоорыг бий болгоно. Энэ мань өөрөө бас хүүхдүүд бол сөрөг одоо нөлөөтэй байдаг учраас сэтгэл санаа бол асар чухал юм байлээ. Би бол яг бас ихэндээ аюу айцтай байсан бол яг 9 сар ингээ юмнуудаа уншаад сонсоод өөрийгөө бэлдээд амьсгалаа бэлдээд ингээд явсан чинь яг одоо төрхийн өмнө бол өөртөө аюу ихтгэлтэй бол байсан. Ихтгэлтэй байсан болохоро миний бодлоор төрөлт маань бас хамаагүй одоо сансныг бодвол дээр үе чадсан. Тийм учраас ялангуяа залуу охтууд хэрвээ хүмүүстэй ярилцах боломж авахгүй эсвэл англи хэл байхгүй ч юм уу иймэрхүү байх юм бол чадлаараа унших хэрэгтэй, чадлаараа видео үзэх хэрэгтэй. Тийм учраас би бас энэ видеог хийгэж бол ботсон. За би бол угаасаа 5 жилийн туршид мэддэг хүмүүс нь бол мэдж байгаа. Бизнесийнхаа яг туршлагаас бол асар их хуваалцдаг бол байсан. Яагадгүй хин нэгэнд хэрэгтэй болж магадгүй гэж бол бодоод. Тийм учраас тайдад маань бас одоо ямар нэгэн асуулт байх юм бол надтай дэлгэрэнгүй ярилцж болно. Би бас чадлаараа туслахыг хичээнэ.